Шинэ манхуугаараа эргээд уулзаж байгаадаа баяртай байна. Бичлэгээ эхлэхээс өмнө нэг зүйл хэлмээр байна. Намайг хурдан бичлэг оруулдаг болохоор хүмүүс дараагийнхыг нь дараагийн ангийг нь гэдэл маш их шахаад шаардаж сүүлдээ бүр загинж зэмлэх нь холгүй байна. Тийм учраас одооноос эхлэн дараагийн парт гих мэд сэтгэлдлүүдийг тоохгүй, хариулахгүй явах болно. Би угаасаа хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийгээд л явна. Бас нэг манхуугаа дуусгаагүй байж дахиад өөр манхууг ярьлаа гэж омдлож байгаа хүмүүс байна. Тэр хүмүүст миний сууг учраас би юугаа хийхээ өөрөө мэдээ гэж хэлмээр байна. Би бусад суугууд шиг сард ердөө 2-3 бичлэг хийдэггүй. Сарч болоогүй байхад би аль хэдийн 26-27 бичлэг оруулчихсан байна. Тийм учраас надаас илүү дутуу зүйл шаардаж, нэхэж, зааж зөвлөхөө болцооно. Эцэст нь үнэн ч үзэгчд болон дэмжигчдтэй чин сэтгэлээсээ дахин баярлалаа гэж хэлмээр байна. Бас subscribe дараагүй хүмүүс байвал subscribe дараарай. За ингээд бичлэгтээ орцгоё. Баскервиль-овгийн анч нохой Виктор ван Баскервиль. Өөрийн гэр бүл болон эцэгтэй үнэнч байсан анч нохойн үгээр бол тэрээр чөтвөрийн овгийнхонтой холбоотой байсан гэж хис хэрэгээр бүтүүдэн цаазын тавцанд очижээ. Тэрээр цаазын тавцан дээр байхдаа хэрвээ дахин амьдрал өөрийн олз болох туулайг барьсныхан дараа дахин хизээж анч нохой шиг амьдрахгүй гэж шийджээ. Виктор ван Баскервиль цаазлуусны дараа тэрээр хүүхдийн уйлах дууг сонсон нэгэн үлгийтэй оронд сэрв. Юу? Энэ хаана байна? Би минь хүнд оргиод орчин тойрон чимээ ихтэй байна. Байж боломгүй юм. Энэ юу вэ? Там уу? Химэн байхан бодов Баскервиль овгийн агуу харш. Тэнд олон нярай хүүхдүүдийг үлгийдэн хэвтүүлсэн байх бөгөөд овгийн тэргүүн тэднийг харахаар ирнэ. Хуйго Ле Баскервиль. Эдгээр хэрэггүй нусан буунууд. Энд ямар ч онцгой хүүхэд алга байна. Энэ удаад энд зөвхөн хог шаарнуудыг цугласан бололтой. Химэн өрөөнд дундуур алхаж байхдаа Хуйго нэгэн хүүхдийг харан зогсов. Энд байва хог шаарнууд дундаас энэ нь арай чимээгүй байна. Хүүхдүүдийг элдний үлгий рүү шилжүүл бирч тушаахад буслах. Тийм ээ тэргүүнэ гэж хэлв. Виктор Хуйго. Намайг гүтгэж цаазалсан гол буруутан. Хуйго Ле Баскервиль. Энэ бол Хуйгогийн залуу үеийн төрх байлаа. Виктор. Одоо л бүр мэтгэхтэй болсон. Би Виктор ван Баскервиль нялх хүүхэд байсан үе рүүгээ цаг хугацааг ухраан эргэж ирж гэж бодов. Би өмнөх амьдралдаа анч нохой шиг амьдэрсэн. Нууц амрагийн гэр бүлээс төрсэн учраас маш хүнд хэцүү орчинд бэлтгэл сургуульд хийсэн юм. Анч нохой өөрийн даатгуултаа үнэнч байх ёстой. Хүлсний алдлах, тагнуул, отолт, сүрдүүлэг гэх мэт. Анч нохой бүх төрлийн бохир ажлыг хариуцах шаардлагатай болдог. Баскервиль овгийг 7 агуу гэр бүлийн хамгийн шилдэгэн болгохын тулд бүх зүйлийг хийсэн. Миний үнэнч байсан шалтгаан маш энгийн байлаа. Би гэр бүлийнхэндээ болон хуйгид хүлээн зөвшөөрөгдөхийг хүссэн юм. Чөтвөрийн ертөнц рүү хаалга нээгдснээс хойш 10 жилийн дараа чөтвөрүүдийн эсрэг хийсэн тэмцэл хүн төрөлхтний ялалтаар өндөрлөв. Бүхий л амьдралынхаа турш гэр бүлдээ зүтгэсэн үнэнч анч нохойд өгсөн шагнал нь цаазлуулах явдал байв. Намайг цаазлах болсон ганц л шалтгаан байсан. Тэр нь анч нохой хитрхи олныг мэддэг болсон дэс. Би дахин хизээж тийм амьдралаар амьдрахгүй. Би яг одоо шууд өршөө авахыг хүсэж байгаа ч дөнгөж төрсөн нярай биетэйгэр юу ч хийж чадахгүй. Элдний үлгий рүү шилжүүлэгдэх нь хүчрхэгжих сайхан боломж. Яг одоо надад илүү хүчрхэг болох шаардлагатай байна хэмээн бодов. Баскервиль овгийн элдний үлгий. Баскервиль гэр бүл төрсэн хүүхдүүд нэгэн шалгуурыг заавал давах ёстой байдаг. Хүүхдүүдийг элднүүдээр дүүрэн төөрөгдүүлсэн лабиринт рүү шиддэг бөгөөд үүнийг тууж гарсны дараа тэдний авьяас чадварыг шалгахын тулд стик гол руу аваачдаг. Стикос бол хүүхдүүдийн биеийг төмөр мэд хатуу болгодог домогт гол юм. Гэвч энэ нь нөлөөлж чадах хүүхдүүдийн тоонд хязгаар бий. Виктор стиколд хамгийн түрүүнд очихын тулд мушхиа гэлбэртэй элдэн хашаанаас шууд урагш зүсэн барах хэрэгтэй. Өмнөх амьдралдаа би ах эгч нартай шахагдаж энэ голын ажилслыг хүртэж чадаагүй. Гэхдээ энэ удаад бүх зүйл өөр байх болно. Би стик голын ажилслыг чадах чинээгээрээ удаан хугацаанд ганцаараа хүртэх болно гэж бодов. Элдний шархнуудаар нь дамжин голын ус Викторийн бие болон ясны гүн рүү нэвчиж эхэлнэ. Виктор сайхан ихлэл ийм том ялгаад бий болгоно гэж сансангүй. Би чадах чинээгээрээ удаан тисэх хэрэгтэй. Хичнээн өвдөж байсан ч би үүнийг тисэж гарах ёстой. Туслах залуу эзэнт нь та дээшээ гарч ирэх хэрэгтэй. Хэрв үүнээс цааш усан дор байвал та өөхөх болно. Зүүнийг дарга. Бид түүнийг гаргаж авах хэрэгтэй байна гэж туслалгууд сандралтгад.
Хэх. Берримор түүний гол руу орсноос хойш хэр хугацаа өнгөрөв хэмээн асуухад Берримор 7 орчим минут өнгөрөөд байна. Хүйгөө 7 минут гинэ. Тэр өгөж магадгүй юм. Гэхэд туслах тэргүүнэ хэмээн сануулхад Хүйгөө хүү минь чи одоо дээшээ гарч ирж болно гэж хэлэхэд Викер Хүйгөөгийн дуу байна. Намайг тийм амархан дээшээ гарна гэж бодоо юу? Би эцсийг нь хүртэл чадах чинээгээрээ ихийг шингээж авах хэрэгтэй хэмээн бодсоор Викер эцэстээ хүрч амсгаа алдав. Викер ухаан алдах гэж байхдаа би үүнийг тисэх ёстой. Тисэх хэрэгтэй. Тис. Викер усан доор байж болох хамгийн дээд хязгаартаа тулж ухаан алдах төхөх үед Хүйгөө түүний хөлнөөс барьж уснаас татан аргав. Хүйгөө энэ хүүхдийг хараач. Стик холд байх нь түүнд хангалтгүй байсан бололтой. Тэр бүр голын уснаас уучсан байна уу? Тэр аль хэдийн шүдтэй болчихсон байгаа хэрэг үү? Энэ хүүхдийн нэр хэн бэ гэж асуухад Берримор залуу эзэнт нь Викер ван Баскервилл байна гэж хариулав. Хүйгөө Викер маш шунхай хүү төрсөн бололтой гэж хэлэхэд Викер дотроо одоохондоо дураараа дургаж байх Хүйгөө яг одоо надад энэ цаг хугацааг ашиглан соёогоо чимээгүйхэн хурцлах шаардлагатай байна. Тэгээд эзнийхээ толгойг тасчих цаг ирэхэд Баскервилл овогт хүүхийн хуудаснаас бүрэмсэн устдах болно. Миний Викер ван Баскервиллийн дараар химэн шүдэ 100 бодов. Үзэнтэд солимтож бид гол дүрийнхээ өнгөрсөн товш нампрыг харна. Хүйгөө The Baskerville-ийн бусдаас төрсэн хүү Викер ван Баскервилл. Тэрээр 8 настай байхдаа Сууд ухаантан гэж нэрлэгдэх үз авьяастай байсан боловч гэр бүлийнхэн дунд түүнийг ердийн нэгэн гэж үздэг байв. 20 настайдаа тэрээр хөлсний алдлаар тагнуул эзлэн түрэмгийлэх төрлийн даалгавруудыг гүйцэтгэж эхэлжээ. Харин 29 наснда шууд сусан төрхийнхэнтэй харьцуулахад элдний урлагт өөрийн хязгаартай хүрсэн мэт санагджээ. 30 настайд нь чөтгөрийн ертөнц рүү хөтлөх хаалга нэгдэж, чөтгөрийн овгуудын түрэмгийллийн эхлэлийг тавьсан юм. 35 наснда тэрээр сүүрлийн эрэм үеийг тэсвэрлэн дарж, мангасуудыг баруун солгоогүй хядаж байв. 39 наснда урт удаан үргэлжилсэн дайн эцэст нь хүн төрлөختний ялалтаар өндөрлөжээ. 40 настайдаа тэрээр өөрийн үнэнч зүтгэлийнхэн шагналыг хүртсэн юм. Тэрхүү шагнал нь гүтвэлэг хилс хэрэг мөн цаазын тавцангийн ийгд байлаа. Викер унтаж байгаад сэрв. Энэ газар хүүхдийн мөрөө юу? Тэгвэл энэ нь би стик голыг амжилттай шингээж чаджээ. Би одоо өмнөхөөсөө илүү дээр амьдралын эхлэлийн цэг дээр байна гэж бодож байх зур шивгч нь пүү бурхан минь. Мадам яагаад залуу эзэнтэн Викерийн оронд ийм зүр тавихыг хүсэвэ? Гэсээр Викерийн орон дээр нэгэн хайрцаг тавиад яваад өгөв. Викер мадам бусдаас төрсөн надад хинч бэлэг өгөхгүй нь тодорхой. Викерийн оронд тавьсан хайрцаг өөрөө нээгдэж, дотроос нь хар утаас авсаж, нэгэн хар могоо гарч ирэв. Викер энэ бол цүст Мамба. Намайг хөнөөхийн тулд тэр энхүү ховор хортой могоонуудыг илгээсэн хэрэг үү? Энэ дэлхий дээр ердөө хитгэн л Баскервилл авгийнхан дундаас мадам гэж дуудагдах хүн байдаг. Тэр хинч байсан хамаагүй өөрийнх нь хүүхдийн өрсөлдөгчийг цөөлөх гэж оролдож байгаа нь тодорхой. Гэвч энэ хортой могоонууд хүүхдийн өрөөнд байгаа бүх нярайг хөнөөж чадна гэж бодов. Нярай биетэй Викер өөрийн жижигхэн хоёр гараараа дайшч буй хоёр цүст Мамба могоон толгооноос нь зэрэг барьж ав. Викер Баскервилл авгийнхнаас хүлээж байсанчлан би энэ бүх гэр бүлийг өөрийн энэ хоёр гараар нураах болно гэж хэлв. Маргааш өдөр нь үгсэн хортой могоонуудын хажууд тайван гэгшин унтаж буй хүүхдийг олоод Баскервилл харшиг хүмүүс маш их цочролд оров. Тэр шөнө жижүүхт гарсан бүх асрагч нарыг эрүүдэн шүүсний эцэст цаазалсан боловч хортой могоонууд хаанаас гарч ирсэн шалтгаан нь тодорхойгүй хэвээрээ үлдсэн юм. Зөвхөн залуу анч нохоол үннийг мэдэж байлаа. Үзэгдэл шилжиж 8 жилийн дараа. Багш залуу эзэдээ өнөөдөр бид эрдний урлагийн зэрэг дэвшлүүдийн талаар суралцах болно. Хэрв та элдэндээ маана шингээж хараахан чадахгүй байгаа бол таныг элдний анхан шатных гэж үзнэ. Элдний жүзийг баг зэргийн манаар бүрхэж чадах төвшнийг элдний мэрэгжилтэн гэж нэрлэдэг. Жүзнээс язгарах маана нь шингэн мэт аура хэлбэртэй болохыг элдний төгсөгч хийнэ. Төгсгөлд нь аура нь хатуу төлөвч шилжиж, хэлбэр дүрсээ чөлөөтэй өөрчилж чадах төвшнийг элдний мастер гэж нэрлэдэг юм. Баскервилл овгийн хамгийн хүчрхэг хүн болох ноён Хүйгөө яг энэ төвшөнд байгаа гэж хэлв. Викер Хүйгөө аль хэдийн энэ цаг үед элдний мастер болчихсон байсан байх нь.
Насанд хүрэхсдийн ёслолоос өмнө би цаг хугацааны ухралтаас өмнөх хүч чадлаа эргүүлэн олж авах хэрэгтэй байна гэж бодов. Багш залуу эзэнт нь Викир дахиад л бодолд автчихлаа. Тэр стиколд 7 минут шумбаж хүчрхэг бие бялдартай болсон. Түүнд нэгийг заахад 100-г сурах бөгөөд бусдаас хамаагүй илүү авьяастай юм. Овгийн тэргүүн түүний энэ ахис дэвшлийн мэдвэл маш их баярлах байх та хэмээн бодов. Викир хүйгөө хөнөөхийн тулд надад хэдэн жил шаардлагатай вэ хэмээн бодож явж байтал түүнтэй чацуу 3 ихэр хүүхдүүд ёчтой инээмсэрлэн замыг нь хаана. 3 ихэр. Хөөй, хогшаар, ван. Чиний тухай хачин суу яриад ууцсан шүү. Чамайг бүр нялх байхдаа стик голд 7 минут шумбаж 2 хортой могоог боож алсан гэсэн. Викир юу ч хэлсэнгүй. Викир, би энэ залуусыг хитрхи сайн мэднэ. Намайг үтгэгдээ зүхтэж байхад миний араас гутгалсан хүмүүс бол эд. Тэднийг Хуйго Ле Баскервиллийн 3 салаа шүд гэж дууддаг. Хайборов, Мидлборов, Лоуборов хэмээн бодов. Хайборов, би чамд дургүй. Мидлборов, би ч гэсэн. Лоуборов, би ч бас. Викир, тэд ердөө 10 жилийн дараа маш том гайхамшиг босох болно. Тэднийг яг одоо байранд нь тавьж өгөх нь зөв санаа байж болох юм хэмээн бодов. Тэдний нэг нь хутаг гаргаж ирнэ Викирийн хоолойд тулгав. Стик голд удаан байвал би энэ дам мэд хатуу болдог гэж сонссон. Энэ нь илд мисэнд биштгэхгүй гэсэн үг үстэй. Тэгэхээр би чамайг хутгалсан ч чи үхэхгүй тийм ээ? Зөв үү? Зөв бидтэй гэж хэлээд нэг нь Викирийн араас гинт твэрч аваад амийг нь дарав. Викир сүртэй гайхсангүй. 3 ихрийн нэг стик голд 7 минут гинөө. Хэрвээ тэр 3 минут тэсэж чадвал би малгайгаа идэ гэж хэлээд тэд Викирийн амийг даран амьсгааг нь боов. Викир, хүүхдүүд үнэхээр хэрцгий байдг нь үнэн бололтой. Тэдэнтэй хэсэг хугацаанд хамт павлж өгье хэмээн бодов. 3 ихрийн 2 нь ийм домог үнэн байх ямар ч боломжгүй хэмээн хэлж инээлдэв. 1 минутын дараа 3 ихэр сайн байл. 3 минутын дараа ихрүүд бал зэрэг гайхав. 10 минутын дараа ихрүүд сандарч эхлэв. Ихрүүд. Энэ үнэн байсан гэж юу? Энэ огт сонирхолгүй байна. Түүнийг тавьж явуул гэж хэлэхэд Викир өөрийг нь боож байсан хүүхдийн гарыг гинт ухсхийн хазаж архив. Ихрүүд. Юу хийгээд байгаа юм бэ гэхэд Викир. Юу гинэ? Чи өөрөө гараа идэн гэж хэлээ үсттэй. Нэг ихэр нь би чамаас айхгүй байна гэхэд ард зогссон ихэрч бас айхгүй байна гэж хэлэхэд амьсгалыг нь боосон ихэр. Би айж байна гэж хэлв. Би хорууга тас хазуулчихлаа хисэн орилов. Хайборов, тайвшир, Лоуборов. Санууртан дээр очиж буцаагаад зазвуулахыг гуйцгаая, явцгаая гэж хэлж тайвшруулав. Тэднийг эргээд алхах гэтэл Викир араас нь чангаар та нарыг хэн явж болно гэсэн юм гэж хэлэхэд Хайборов, чи муу ногш. Бидний шамаас нэг ах гэдгийг мартчихаа юу гэж хэлээд хутгаараа Викирийн цээж рүү шууд хүчтэй дүрж орхив. Хайборов цочирдов. Викирийн цээж рүү дүрсэн хутаг түүний гам мэт хатуу биеийг нэвтэлж чадаагүй. Викир, мартчихсан бололтой байгаа хүмүүс нь харин та нар өөрсдөө байна. Бид бол Баскервилл авгийнхан гэдгийг. Хүч чадал болон авьяас чадвар бол наслаас үргэлж давуу байд юм гэж хэлэнгээ Викир Хайборогийн гарыг мөшгөн газарт унгаад. Викир үргэлжлүүлээд аимшигтай инээмсэлэл гаргаад эцсийг нь хүртэл үргэлжлүүлэн таварцгаая гэж хэлв. Мидлборов. Цуцуу ярианууд үнэн байж Викир урд өмнөх дайны туршлага техникийн давуу талаа ашиглан Хайборогийн нүүр рүү маш хүчтэй өшөглөж газарт унгав. Нөгөө 2 ихэр маш их тайхна. Лоуборов, чи муу новш гэж хэлээд дайрсан боловч Викир түүний дайралтыг хөнгөн бовтож эргүүлээд хүчтэй цоглолтоор газарт унгав. Викир, тэгж их айх хэрэггүй дээ. Имжлүүлснийхаа дараа чи тун удахгүй зүгээр орчино. Гэхдээ би та нарыг энэ өрөөнөөс зүгээр гаргахгүй. Та нар энэ хിവэрээ өөрсдийн биеийн таагүй байдагтайгаа хамт амьдрах хэрэгтэй болно гэж хэлэнгээ Викир газраас хутаг авнаад. Би өгөөмөр загнаж та нарын нэгийг нь яг одоо явуулъя гэж хэлэхэд Мидлборов. Тэгэхээр үнэн гэж юу? Бидний хэн явж болох юм бэ гэж асуухад Викир. Үүнийг та нар өөрсдөө шийдэх хэрэгтэй болно да ах дүүсээ. Викир гартаа барьж байсан хутгаа тэдний голд шидэж өгөв. Би тийм ч удаан хөдөөж чадахгүй тул хурдан шийдээрэй. Та нарын ядаж нэг нь амьд үлдэх ёстой биз дээ гэж хэлээд Викир өрөөний хаалгыг хаагаад өрөөнөөс гарав. Викирийг өрөөнөөс гарсны дараа ихрүүд бүгд хутаг болон бие биерүүгээ харан зэрэг ширтэн. Тэд өөрсдийн амьд үлдэхийн тулд бие биенээ сэжиглэнгүй нүдээр харж эхлэв. Ургуун салаа шүд дотроосоо ингэж хагарч эхлэв.
Үзэгдэж шилжиж Берримор тэргүүмээ Бадмаргны уурхайд Морг овгийнхантай холбоотой дахин нэг цус урсгасан нөхцөл байдал үүслээ. Морг овгийнхан тэрхүү Бадмаргны уурхайг өөрсдийн нутаг дэвсгэргэж мэдэгдэж байна гэж хэлэхэд Хүйго энэ асуудлыг хэлэлцэх боломж тун удахгүй болно. Морг овгийнхан өөрсдөө биднийг төрүүлж хайж ирэх болно. Тайлагнах өөр зүйл байна уу гэхэд Берримор Өсвөрийн цайзын дунд үеийн үнэлгээний тухайд залуу эзэнтэн Викер бичгийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан байна. Хүйго тийм үү? Өсвөрийн цайз дахь хүүхдүүдийн практик бардан шалгалт хизээвэ. Берримор 5 хоногийн дараа Харуулын баатрууд бэлтгэд ажлыг хангахын тулд тухайн газрыг чөлөөлсөн байгаа. Хүйго тэгвэл цайз бүхэлдээ хоосон байх ёстой байх нь гэж хэлэхэд Берримор эзэн минь өсвөрийн цайзын талаар танд дуулгах нэгэн зүйл байна. Саяхан залуу эцдийн дунд том зодон болсон гэхэд Хүйго том зодон гинэ. Тэднээс хэдэн үхсэн бэ гэж асуухад Берримор ам өргөцсөн хүн байхгүй. Гэхдээ залуу эзэнтэн Хайборогийн шүднүүд бүрэмсэн сүмэрсэн. Залуу эзэнтэн Мидлборогийн ирүү бяцарсан. Мөн залуу эзэнтэн Лооборогийн зүүн долоовор хуруу тасарсан байна. Мэдээж тэд эмчилгээ хийлгэснээс хойш би ирүүд болсон. Гэвч тэдэнд учирсан сэтгэл зүйн хохирол нилээд их байгаа бололтой гэж хэлв. Хүйго тэд хоорондоо маш дотн учраас өөр хоорондоо зодтолдох учиргүй гэж хэлэхэд Берримор өөр нэгэн залуу эзэнтэнтэй үл ойлголцол үүсгэсэн байлээ. Тэрхүү 3 залуу эзнийг бэртээсэн хүн бол 8 настай залуу эзэнт юм гэж хариулв. Хүйго бичгийн шалгалтанд хамгийн өндөр оноо авсан залуу эзэнт нь Викер үү гэж хайхахад уталгүй Викер Хүйгогийн өрөөнд ирэв. Хүйго чамайг хамгийн сүүлд харснаас хойш тун их өсчээ Викер. Викер сайн байна уу тэргүмэ? Хүйго чиний дээд ангийн 9 настай 3 эхрийг хөдөлгөөнгүй болгосон гэж сонслоод ихэд Викер хэрв та тэр ах дүүсийг хэлж байгаа бол тэд үүнээс хойш зохих эмгэгийн тусламж авсан гэж би итгэж байна. Хүйго би бие махбодын гэмтэл совоогийн тухай яриаг байна. Би сэтгэл зүйн гэмтлийн тухай ярьж байна. Тэр өдрөөс хойш тэд тусдаа хоолфож байгаа бөгөөд одоо бүр хоорондоо ч ярих болсон гэсэн. Тэдний хамтарсан техник нэхээд гайгүйсэн юм. Гэвч одоо тэдний харилцаа бүрэмсэн байхгүй болсон гэж хэлв. Викер юу ч хэлэлгүй инээмсэлхэн зогсов. Хүйго буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна уу гэж асуухад Викер буруу гинэ. Миний хийсэн зүйлээс юу нь буруу байсан гэж лавдаж асуухад Хүйго чи ах дүүсийг бүр мөсөн баллаж оргисон байлээ гэхэд Викер гэхдээ би илүү хүчрхэг хүн яаж буруутай байж чадах юм бэ гэж хэлв. Хүйго чиний ах дүүс чамаас өмнө ирээд чамайг уучинж байгаагаа хэлсэн. Гэтэл чи одоо хүртэл өчүүхэн ч гэсэн гин бурууга мэдрэхгүй байна уу гэж асуухад Викер тэд намайг уучлсан гинэ гэж хэлээд Викер өмнө нь хэлж байсан үгийг өөрт нь хэлв. Энэ бол цаг хугацааны ухалтаас өмнөх дурсамж байлаа. Баскервилл овгийнханд сүрсэн нэгэн гэр бүлийн хамгийн бага охин Хүйго дээр ирж уулзжээ. Тэрээр олон жилийн дараа гэлэнмаа болсон бөгөөд Хүйгод би чамайг уучлж байна гэж хэлээд мөргөл үлдсэн байна. Мөн тэрхүү мөргөлийн дараах Хүйгогийн хариулт нь уучлав гэдэг бол өөрийн хүч чадал дутмаг байгаагаас болоод өшөөгөө авч чадахгүй байгаа сул дорой хүмүүсийн гаргадаг шалтгаан төдий зүйл гэж би итгэдэг гэж хэлв. Хүйго маш их баярлана. Зөвхөн хүчрхэг хүнж дээд эрхийг барина. Сул дорой байна гэдэг бол нүгэл. Чи гэр бүлийнхээ үрээг маш сайн ойлгож байна. Берримор түүнийг хоолны агуулгаас өөрийн хүссэн дурын амттнаа авахыг зөвшөөр. Зөвхөн өөрөө авч явж чадахгүй хэмжээгээр гэж хэлэн шагнахад Викер тэгвэл би шоколад авч болох уу гэд. Баярлалаа тэргүнэ гэж хэлээд гарахт нь Хүйго хүүмэн дунд үеийн үнэлгээндээ сайн оролцохыг хичээлээрэ гэж хэлв. Викер уулзалтын өрөөнөөс гарч харшийн увт хонглоор алхана. Тэр Хүйго яг ингэж хэлж байсан. Тэр үнэхээр туйширсан нэгэн. Гэхдээ яг одоогийн надад түүний тэрхүү үзэл бодол туйлын зүг мэт санагдаж байна. Хэрв би өмнөх амьдралдаа Хүйгогоос илүү хүчрхэг байсан бол тэр намайг хизээж цаазарч чадахгүй байсан. Би заавал хүчрхэгчих болно. Тэгээд түүнийг өөрийнх нь логкоор устгах болно хэмээн бодов. Энэ бол Морговгийн ховд шунхаачуудын таашааж иддэг нэрд гарсан шоколад юм. Берримор энэ бол бидний маш их бэрхшээл тууж олж авсан хамгийн дээд зэргийн чанартай шоколад гэж хэлэхэд Викер би боловсруулсан зүйл хүсэхгүй байна гэж хэлв. Берримор өшөөгөөрэй гэж хэлэн байхав. Викер надад какао шарш хэрэгтэй байна. Тэгтээ бүр баялаг үнэртэйг нь гэхэд Берримор
Шош гинэ таваач. Эдгээр нь баялаг үнэртэй гэдгээрээ алдартай цусан шошнууд юм. Нэг ширхэг шошоор 100 литр шоколад үйлдвэрлэж болдог. Берримор. Ийм гашуун шошийг дангаар нь идэж байгааг бодоход тэр үнэхээр шоколаданд хайртай байх нь. Залуу эзэнт нь Викир. Хуйго эзэнтний түүнд тавьсан хязгаарлалтын хүрээнд тэрээр хүссэн хэмжээгээрээ шоколад идэх аргыг олчихсон байв. Ямар гайхалтай ухаантай юм бэ? Хэмээн бодов. Товооч. Залуу эзэнт, та үүнийг боловсруулад өрөөрөө чин гүргүдэхийг хүсэж байна уу? Гэж асуухад Викир. Хэрэггүй, би байгаагаар навъя гэж хэлэхэд Берримор. Тэр зүгээр л өвөрмөц амттай юм болов. Викир. Шоколадыг идэх гэж хүсээгүй юм. Цусан шошнуудыг 5 хоногийн дараа болох практик шалгалтын үеэр ашиглах болно хэмээн бодов. Энэ өдөр Баскервилл овогт урд өмнө хизээж тохиолдож байгаагүй асар том гамшиг нүүрлэх болно. Энэ ертөнцид Баскервилл гэр бүлийг Берзех гэр бүл гэж нэрлэдэг. Тэрхүү гэр бүлийн хүүхдүүд багаасаа маш хатуу чанд боловсрал хүмүүжлийг сурдаг. Тэд анхны асхмаа хийж сурмагц, суур тэсвэр хатуужлыг нь суулгахын тулд ихцөөд уул хүлэгдэг. Мөн зөвшөөрөгдсөн цагаас бусад үед амрах эсвэл хөвтхийг огт зөвшөөрдөггүй. Унтах цаг болоход хатуу ширүүн орчин дасан зохицохын тулд тэд мангасын цогцсны хажууд унтах шаардлагатай болдог байна. Тэрхүү үе дуусахад тэд 8 настай байх бөгөөд залуу анчдын үхлийн үнэлгээ эхэлнэ. Энэ л Баскервилл гэр бүлийг Берзех гэр бүл гэж нэрлэх болсон шалтгаан юм. Тэгээд өнөөдөр мангасуудаар дүүрсэн нутгийн зах хязгаарт байрлах ууланд залуу анчид уулан цугларчээ. Тэдний урд нэгэн залуу гарч ирэх бөгөөд түүнийг Павлов ван Баскервилл гэдэг. Павлов, залуу эзэдээ, практик үнэлгээний үндсэн агуулга нь маш энгийн. Та нар энд 1 сарын турш амьд үлдэх хэрэгтэй. Та бүхэн том бөгөөд хүчтэй мангасуудыг агнах шаардлагатай болно. Эдгээр хоёр нөхцөлийг анхаарч амьд үлдэх хэрэгтэй. Амжилттай амьд үлдсэний оноо нь 10 оноо байна. Хэрв ямар нэгэн тахир дутуу бололгүйгээр амьд үлдвэл 30 оноо. Хэрв бусад залуу эцдийг унгаж өөрөө амьд үлдвэл 50 оноо. Хэрв мангасыг ялсны дараа амьд үлдвэл 70 оноо. Хэрв та дээрх бүх нөхцөлийг биелүүлбэл 90 оноо авах болно. Нэмж дуртахад хэрв та бүгдэд өгсөн тэмдгийг өөр хэн нэгнээс хулгайлбал нэмэлт оноо олгоно. Хэрв та өвхвөл 20 оноо. 100 оноо гэж байхгүй. Ноён Хуйгогийн элдчин хүн бардам зантай болсон тэр мөчөд үхдэг гэсэн сургамжийг санаж яваасай гэж хүсэж байна. Бүгд заасан бүсээс гарахыг зөвлөхгүй. Le Rouge et le Noir уул нь нилээдгүй олон зүйлтэй хориотой бүс учраас тэр юм. Бидний мангасуудыг нь дарангуулсан өгөгдсөн бүсэд хөдлөхийг зөвлөж байна. Шалгалтын үеэр сүүдрийн ноход Хамгаалч Баатар ууд нуугдаж панд үнэлгээ өгөх болно гэж шалгалтын тайлбарлаж байх зур. Тэр мөн үү? Стиколд 7 минутын турш байсан тэр хүү юу? Түүнийг бүр үлгийд байхдаа 2 хортой могоо алсан гэсэн цуу яриач байдаг. Түүнийг онлайн шалгалтандаа хүртэл бүтэн оноо авсан гэж сонссноо. Түүнийг практикал дээр ч гэсэн сайн эсхийг нь харцгаая хэмээн бусад хүүхдүүд ярилцаж байна. Викир энэ ус тийм үү? Энд ирээгүй уджээ. Викир болон бусад шалгуулагчид игнэн зогсоно. Павлов хонх дуугармагц шалгалт эхлэх болно. Залуу эзэд минь аз тохиохыг ирвэ. Хонх чангаар жингэнэн дуугарна. Хонхны дуутай зэрэгцэн залуу анчид бүгд ураг шогцсон ухсхийн гүйлдэв. Би яарвчилж давуу тавтай бүсийг эзлэх хэрэгтэй. Өнгөрсөн жилийн шалгалтаар харсан тэр газар руу явъя. Ганцаараа амьд үлдмэ гэж үгүй. Би түүнийг дагаж байгаад булааж авах болно. Хүүхдүүд гэж бодож байхад уран ихэр чи очиж тэр цаад талын газрыг эзэл. Надад битгий тушаагаад бай. Би өөрийнхөө ажлыг өөрөө хийнэ. Тийм болохоор та нар ч гэсэн хичээгээрэй. Гэх зэргээр үйл ялэг маргалдаж байв. Павлов, за ингээд эхэлсэ. Энэ шалгалтанд бусдыг алахыг дэмждэггүй. Энэ нь хориотой зүйл биш боловч зөвлөдөггүй зүйл юм. Хэрв чи өөр хэн нэгнийг азвал оноо хасалдах болно. Тийм учраас хүн бүр хэн нэгнийг амархан арчихгүй тулд чадхаараа хичээдэг. За, хохирогчдын тоог хамгийн багад нь байлгахын тулд сүүдэр ноход чадхаараа хичээх болно. Сүүдрийн нохой. Энэ бүс чинь хориотой бүсийн хажууд байна шүү дээ. Залуу эзэнтэн Викир хаашаа явж байна вэ? Тэр бар наснасаа л бусдаас ядгарсан суут ухаантан мөн гэж юу? Түүний бидэнд үзүүлэх ур чадварыг харахыг тэсэн ядан хүлээж байна. Химээг Викирийг нэгэн шалгарч дагаж байна. Викир ойн гүнд байх асах том модны урд ир зөксөв. Энэ хавцаа байсан уу? Газар нь ийм зөөлөн байгааг бодоход зүгээр байх. Одоогоор амьдрах газараа шийдчихсэн болохоор тайвшраад жаахан амарх уу гэж хэлэхэд сүүдрийн нохой. Амарх гинэ хэмээн байхав. Усад залуу анчид ам өрсөн тулалдаж мангасуудтай ширүүн тэмцэлдэж байхад
Викер модоор урц барьж гар түлэн буухтан сууна. Сүүдрийн нохой. Нүх ухаж байгаад амарч ихэлснээс хойш хэр удаж байна вэ? Түүнээс гадна тэр хоол хүнсээ агнаж, тоногт хөрөмж цуглуулж байна. Тэр энд нуугдахаар төлөвлөж байгаа юм болов? Түүнийг сууд ухаантан гэдэг цуу яриа хуурамч байсан хэрэг үү? Хэрв тэр зүгээр л нуугдах гэж байгаа бол түүнийг ажиглах ямар ч шаардлага байхгүй гэж бодоод яваад өгөв. Викер. Эцэст нь тэр явчихлаа. Гадаа камп хийх нь дээр үеийн өдрүүдийн санагдуулж байна хэмээн өмнөхөө дурсав. Викер. Өдөртөгч какао шоушийг загсны эвгүй үнэрийг дарахад ашигладаг. Тэгээд какаоны өндөр агуулмжтай цусан шашнууд хамгийн шилтийн гэж өмнө нэгэн туслах хинж байсныг дурсав. Викер цуглуулсан цусан шашноос гал руу шидэн шатааж эхлэв. Шашнууд гал шатаж утаа манан болон хөөрнө. Саад болж байсан нэгэн эцэст нь явчихлаа. Тэгээд би бэлдэх хэрэгтэй байсан бүх зүйлээ дуусгачихлаа. Одоо ангаа эхлүүлэх үү гэж хэлээд үзэгдэл шилжиж, Викерийн ухсан нүхнүүд дотор хурц шовх гадснууд зүү шир шиггээстэй харагдана. Хэдэн өдрийн дараа. Дадан тосн аюултайг анхааруулсан төмөр тор бүхий хашаа үзэлдэнэ. Хориотой бүс дотор. Викер. Энэ цэгээс цааш үл мэдэгдэх хориотой бүс байна, тийм үү? Гэхдээ скаутаар ажиллаж байх хугацаанд би энэ хаваар зүгээр л алхдаг байсан. Хамрыг минь нэвт шугт үнэртэх шатаж буй үнэр. Шатсан модны үндснүүд байна. Тэр нөхрийн амьдрах орчин энэ хавцаа байгаа гэдэгт би итгэхтэй байна. Ойн гүнээс гинт сонин чимээ сонсолдов. Викер. Овчглоо, шатаж буй баас. Энэ хавьд ийм төрлийн ялгадас үлдээдэг данцхан мангас бий. Далайн дүл дундаас аимшигт мангасын ам харагдаж, архилах чимээ гарна. Викер. Скаутаар ажиллаж байхдаа эднийг маш ядаргаатай амьтад гэж боддог байсан. Гэвч үүнийг ингээд харсан чинь үнэндээ баяртай байна. Тамийн нохой, Hellhound. Хадны орой дээр бүх бие нь галаар дүрэгдсэн аимшигт нохой зогсож байв. Тэрээр амнаасаа галын дүүд гаргаж аимшигтайгаар архирлаа. Аюулын зэрэглэл, бие нэмэх, хэмжээ 3 метр. Овцсон газар, Le Rouge et Le Noir уулын 2 дахь нуруу. Тамаас ирсэн нохой, энэ бол түүнтэй таарагдсан хүмүүст аимшигт гамшиг авчирдаг мангас бөгөөд нэгэнд хазуулсан бол амьд үлдэх боломжгүй. Түүний ам нүдээс гарч буй хүхийн дүл нь маш их хийн шин чанартай бөгөөд оч үүсгдэг. Түлээ шиг ашиглагддаг амьд биетүүд бүрэмсэн устж үгүй бол хүртэл шатах бөгөөд гал нь ундардаггүй. Тамийн ертөнцийн тамийн галыг залагсан харуулын мангас тамийн нохой. Викер би өмнөх амьдралдаа 18 настай байхдаа л үүнийх ганцаараа арай гэж ялж байсан. Мэдээж хэрэг. Одоо ердөө 8 настай надад үүнийх ганцаараа ялна гэдэг байж боломгүй зүйл. Гэсэн хэдий ч хүүхэд байсан ч тамийн нохойтой тэмцэж болох аргыг би мэднэ. Тамийн нохой Викер рүү архин огцсон ухс хэв. Викер ч мөн айдас ураг шүсрэм полоны эхлүүлсэн. Тамийн нохойн ихний султал. Тэд зөвхөн шулуун шугамаар л хөдөгч чаддаг. Тэд гинт чиглэлээ үйлчлэхдээ маш муу. Тамийн нохой Викерийг мөргөж чадалгүй. Шууд хажуугаар нь зүрн өнгөрөхөд мангас гайхав. Тамийн нохойн 2 дахь султал. Энэ нь хачирхалтай санагдаж болохч харуулын мангасууд усыг гаталж чаддаггүй. Хэдийгээр маш гүхэн устай байсан ч Викер урдчлан бэрдсэн шингэнийг газар руу цацаж усан зурус үүсрэв. Энэ нь тамийн нохойн хурдыг мэдэгдэхүйц сааруулдаг. Түүнчлэн нохой төрлийн бүх мангасуудад байдаг нийтлэг сул галыг ил гарган урагшилдаг. Тамийн нохой Викерийн зүг цацсан усыг тойрон улангасан гүйж аимшигтайгаар архирна. Викер архирах мөчөд нь амруу нэгэн зүйл хийчихв. Үргэлжлүүдэд чадварлаг хөдөлгөөнөөр тамийн нохойн даралтыг булдав. Гинт тамийн нохой газарт унаад өгөв. Тамийн нохой өвдөж таслан бангина. Викер шоколад бол нохойн төрхийн амьтдын хувьд хор юм. Тэгээд ердөө ганцхан ширхэхээр 100 литр шоколад үйлдвэрлэж чадах цусан шошны тухайд бол нохой төрлийн мангаст юу тохиолдох нь дэндүү тодорхой хэрэг. Тамийн нохойд ч гэсэн шоколадны эсрэг ялж чадахгүй бололтой. Тамийн нохойн амнаас хөөс сахна, газар унан тийчлэнэ. Викер. Энэ нь магадгүй эхлээд тамийн нохойн ходоод болон зүрхэнд нөлөөлдөг байх. Гэвч түүний хатуу яс түүнийг хамгааж байдаг. Миний онилох ёстой зүйл бол хавирга байхгүй тэрхүү сулцэг юм хэмээн гэлээд. Хариуцт нь бөөр. Викер. Илдээ дазайн тамийн нохойн бөөр рүү хүчтэй дөрөв. Тамийн нохой сүүрчийн удаа гаслаад нам гүн боллоо. Мангасын цогцосноос цэнхэр туяатай энерги гарч Викерийн биед шингэнэ.
Мангасуудыг агнахад XP буюу карма гэж нэрлэгддэг энерги биед хоримтлагдаж биеийг улам хүчрэхэг болгодог. Викир. Богино нээлт өмнөхөөсөө илүү хөнгөн болчихлоо. Энэ ирчээрээ бол би насанд хүрэхээс өмнө регрессийн өмнөх ур чадвараа гүйцэтгэж чадах байх. Хүйгөө ямар царай гарах вэ доо? 8 настай хүүхэд B+ зэрэглэлийн мангасыг агнаад аваад ирэхэд. Үүгээр би практик шалгалтанд 1-р байр эзлэх байр сууриа үндсэндээ баталгааж урсчихлаа. Би ямар шагналгүйхаа хэдийнэ шийдчихсэн хэмээн бодов. Улаан өнгийн арын фон дээр хүнд төмөр гинжнүүдээр баглаж цоожилсан мууцлаг цузаан ном харагдана. Викир. Өмнөх амьдралдаа гуйж сүрхлэгч үгүй байсан асар том шагнал. Энэ нэрний хинч үн цэнийг нь үнэхээр мэддэггүй. Тэр зүйлийг би өөртөө ахуулна. Викир. За, одоо толгойг нь аваад явъя гэд явах гэж байхтана. Ойн гүнээс Викирийн зүг алхаж буй хүнд хүхийн чимээ дуулдана. Викир гайхан арагшаа харахад харанхуй дундаас галаа дүрэлдсэн өөр 2 тамийн нохой шүдээ хэржигнүүлэн гарч ирлээ. Викир. Тэд түүний ойлгох дууг сонссон байх нь. Викирийг тойрон 4 тамийн нохой бүслэн авч улангасан архиралдана. Викир. Та нар өөрийн төрлийнхөө өшөөг авах шийдээ юу? Ямар сэтгэл хөдлөмөр бэ? Юутайч би анханасаа ганцхныг агнахаар төлөвлөөгүй байсан юм. Нааш ирцгээ надад зөндөө шош үлдсэн хിവэрээ байна гэж хэлэхэд Викирийн ардаас аимшигт хөх нэг ягаан өнгийн туяа харагдахад түүнийг харсан 4 тамийн нохой бүгд цочирдон айж ухарна. Викир гайхна. Тэд ердөө наарн настай хүүхдээс айгаад байгаа мó. Тамийн ноход үхэх байсан ч олцондоо хизээш бууж өгдөггүй баймаар гэж бодон аргашаа харахад. Викир. Байж увах уу? Викирийг тойрсон 4 нохойн ард асар том сүүдэр гарч ирэн нийл ягаан өнгийн аавраа дүрэгцэн. Харанхуй дундаас 3 толгойтой аимшигт мангас шүдээ хэрж өнүүлэн гарч ирлээ. Викир. Сербрус хэмээн гайхав. Аюулын зэрэглэл. Нэмэх. Хэмжээ 7 м. Олдсон газар. Леруш эд Ленуар уулын 7 дахь нуруу. Тамийн манаш нохой гэж нэрлэдэг. Газар дорх ертөнц рүү нэвтэрч буй хүмүүсийг огт сонирхдаггүй боловч тэндээс цухтахыг оровцсон хүмүүсийг шалбааг мэт тас татан хайдаг. Бүх үгсэн сүнснүүдийн зорьдог тэрхүү газарт амьдардаг. Түүнчлэн хамгийн дээд зэргийн харуулын мангас гэдгээрээ алдартай. Сербрус бол нэмэх зэрэглэлийн аюултай мангас. Тэрээр 7 дахь нуруунд амьдардаг байтал яагаад энд 1 дахь нуруунд байж үйдэг вүлээ гэж бодож байгаад нэг зүйлийг анзаарав. Хүүе, түүнээс цус гоожж байна. Ойроос сайн харуул түүний биед хид хідэн сун зоогдож, өөр бусад шарах чагсан байна. Хэн нэгэн түүнийг агнахаар оролдоо юу? Тийм байна. Уулын цаана зэрлэгүүдийн овгийн нутар дэвсгэр байдаг. Хэрв тэр хөөгдөж явсаар энэ хүртэл ирсэн бол энэ бол миний боломж. Шархатсан A+ зэрэглэлийн мангас. Юу ч болсон хамаагүй би үүнийг алах хэрэгтэй. Викир. Баскервилл гэр бүлд байхдаа өөрийн хүч чадлаа нууж байсан юм. Үүнд тэрээр эрдний өндөр түвшний мэрэгжилтний хэмжээнд хүрсэн. Мөн Баскервиллийн 3 дугаар техникийг төгс эзэмссэн гэх баримтууд багтана. Тэрээр бусад анчтын насанд хүрсэн хойноод олж авдаг тэрхүү түвшинд хэдийнэ хүрсэн байлаа. Викир илдээ далайн тулаанд бэлдэв. Викир агаарт үсрэн Сербрус рүү хүчтэй дайралт хийн. Түүний илт хөх өнгийн энергиэр бүрхэгдэн дайрав. Викир Сербрусийн толгой руу илдээ хүчтэй буулгаж гүн шарх үлдэв. Сербрус нэг толгой аимшигтайгаар архиран дайрав. Викир сэлмээрээ хүчтэй цахив. Викир, би үүнийг хийж чадна. Шахацсан Сербрусийг бол дийж болно. Регрессийн өмнө Викир өөрийн элдний уур чадвараа төгс боловсруулсан байсан билээ. Чөтгөрийн овгуудтай хийсэн дайны явцад түүний техникт ямар нэгэн илүү дутуу хөдөлгөөн үлдээгүй байв. Дээрээс нь түүний бие стик колоор хүчрхэгдсэн байлаа. Викирийн эзэмшиж буй бүх зэвсэг шархатсан Сербрусийн эсрэг маш сайн нөлөөлж байв. Үгүй ээ, тэрээр нөлөөж байна гэж бодож байсан юм. Түүнийг хамгаалалтаа сулруулсан тэрхүү богинохон мөчөд Сербрус өөрийн хувц хумсаа ашиглан Викирийг хүчтэй самардав. Сербрус гинтийн хүчтэй сохирчмонд өртсөн Викир агаарт шидэгдэн базар руу хүчтэй онов. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Pathmind ийхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.